За. За ингээд өнөөдөр яг энэ чуулганы танхимд болж байгаа энэ яриаг сонсож байгаа энд чих тавин хүлээж байгаа нийт одоо ард иргэдтэй гадаа чигсэж байгаа сая тарж байгаа залуучуудаа улсын хурлын дарга ерөнхий сайдын танхимд байгаа гишүүдтэй өрөө мэд хүргэе. Тэгээд нөгөө ам нээвэл уушиг нэ гэдэг шиг өнөөдөр бол маш сайхан бүгдээрээ илэн далангүй сайхан ярилцж байна. Энэ бол одоо энэ 126 гишүүнтэй парламентын хамгийн гол юм гэж бодож байна. Бүгдээрээ хэлэх үгээ хэлээд ярих одоо саналаа хэлцгээж. Тэгээ бас үнэхээр шудраг хэлж байгаа бас ардын намын гишүүдтэй баярлалаа. Хийснийг нь хийснээр нь хийгээгүйг нь хийгээгүйгээр нь ярьж байна. Оюун эрдэнэ ерөнхий сайдын асуудал мэтэр боловч энэ засаг тэр чигээрээ орж ирчээд байгаа. Засгийн хийсэн ажил энэ юу явсан бэ гэдэг ажлууд, сайдууд юу хийсэн бэ гэдэг ажлууд орж ирж байгаа. Тийм болохоор энэ дээр бол маш өргөн үрээний яриа явж байгаа. Тэгэд Монгол Ардын намын баг хурал дээр ардчилсан нам шиг муу нам байхгүй болоод ардчилсан нам ажиллаж чадахгүй байгаа учраас энэ засагаас одоо ерөнхий сайдын асуудал үүссэн гэж бодож байгаа. Угаасаа тийм яриач байсан. Тэгээд тэгсэн чинь өнөөдрийн энэ танхимд орж ирээ сонссон чинь ардчилсан намын сайд нар шиг сайн ажилласан сайд байхгүй юм байна гэж ойлголоо. Тэгэхээр баг хурал нь удлаа яриад байгаа юм болов уу эсвэл их хурал нь удлаа яриад байгаа юм болов. Аль нэг нь л одоо удлаа ярьсан байж таарна. За тэгээд дээр нь бол ерөнхий сайдын хувьд бол одоо хоёр асуулт байна. Та яг хариулаад өгөөрэй. Засаг муу байгаагүй гэж түрүүнээс хойш шийдлээ. Ярих болгондоо. За аль нам нь бол сайн байсан. Ардчилсан намыг сайд нар маань сайн ажилласан. Тэрийг бид нар бол бас бүгдээрээ мэдж байгаа. Энэ засаг сайн ажилласны хүчинд ганц мод гашуун сухайд одоо түрүүн бүгдээрээ хэлсэн. Маш олон төслүүд хөдөлж эхэлсэн. Одоо маш олон хуулиуд баригдсан. Өргөн баригдсан. Тэгэхэд тэр сошиалор яваад байгаа нэг бичлэг байсан л да. Баг хурал дээр таны хэлж байгаа ардчилсан намгүйгээр цаашаа явъя. Ардчилсан намыг хасъя гэдэг. Тэр таны хэлсэн үг мөн үү? Эсвэл энэ бас нэг тийм эвлүүлэг явчих уу? Энэ дээр та нэг хэлээд өгөөрэй. За хоёрдугаарт нь одоо үнэхээр амаргүй байгааг бол ойлгож байна. 5 жилийн өмнө яг ийм байдалтай байсан. Тэмцээл байсан. Тэмцээл бол шат шатанда ахиж байгаа гэдгийг бол бас ойлгож байгаа. Гэхдээ өнөөдөр яг эзэн биетэй нэг ярмаар байна. Тэгэхгүй бид нар ингээд яг нэг тийм хийсвэр юмнаас л ягаад нэг хадны мангал байгаад иддэг. Гэт яг тэр нь юу юм бэ? Ерөөсөө яг энэ би бол одоо өнөөдрийн ингээд гишүүдийн асуусан асуулт, таны хариулсан хариулт энэ дундаас сонсоод үзэхлээр ухаан удгийг ярьснараа, MCS-ийг ярьснараа энэ асуудал хөндөгдөөд гараад ирлээ гэж ойлгоод байна. Тэгэхээр миний ойлголт зөв үү? Эсвэл энэ буруу юу? Энэ дээр яг та нэг товч бөгөөд яг тодорхой хариулаад өгөөч. Нийт энэ засаг ажилласан хугацаанд бол би л муу түнтэй байхгүй. Ардчилсан намын гишүүд одоо тэр сайд болсон хүмүүсээ бол сайн шахсан. Сайд нар ч сайн ажилласан. За ялгаа авахгүй Монгол Ардын намаас бол би инх хамгаалсан сайдыг бас хэлмээр байна. Гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яам бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талд бол бас маш их ажилласан. Тэгэхээр энэ саяны миний хоёр асуултанд л яг тодорхой та нэг хариулаад өгөрөө. Бид нар одоо тэр хадны мангаанаас биш 126 юутай тэмцэх вэ гэдгээ бас ойлгож. За ерөөсөд хариулт өгье. За эхний асуулт. Энержитэй холбоотой ярих шиг зөрчилсөн үнэн. Тэгэхээр энэ ухаан удагтай холбоотой энэ асуудлыг улсын хурал дээр ажлын хэсэг байгуулагдсан байгаа юм лээ. Та бүхэн тэгээд дүгнэлтийг нь үзээд том эрх шиг хараад шийдэл гаргах нь зүйтэй. Тодорхой асуусан учраас тодорхой хариулж. Гашуун сухад ганц мод дээр MCS-ийг гаргацсан үнэн. Энэ асуудал 5-7-ог хэн эзэмшгүй гэдгээс л болж маргаан болсон болохоос биш. Бүгд найрамдагтар тусын талаас нэг тийм маргаан үүсгэсэн юм байхгүй. Энэнгүүрээ би түрүү зэнгэн гишүүний асуултанд бас гүйцэд хариулгаад энэнгүүрээ би хувийн хвшлийг дэмждэггүй, чөлөө зах зээлийг ойлгодгүй огт биш шүү. Зөвхөн Монгол улсад байгаа энэ одоо том
стратегийн гэж хэлэгдэж байгаа энэ ордууд эзэмшил болон ашиглалтын лиценз зөв шилжсэн үү, буруу шилжсэн үү гэдэг асуудал байна. Энийг та бүхэн тэгээд цаас болгоод цаг хугацааны дараалтайг нь хараад уншчихад тэгэл аяндаа ойлгох өндөө. Тийм учраас энийг та судлаасаа гэж одоо би хүсэж байна. За арчсан намын сайд нарыг одоо сайн муу ажилласан гэдэг асуудал бол одоо манай баг хурал дээр бол огт яриадаггүй. Гол нь нэг талаараа одоо ингээд засагт хамтарчаад байгаа мөртлөө нөгөө талаараа одоо улс төр хийгээд ингээд энэ нь одоо их тийм төвөгтэй байна. За та бүлэг дээр орж ирээд одоо байнга л одоо арчсан намыг магтдаг. За гэтэл бас ингээд асуудлууд болоод их юм. Тэгээ энийг одоо та яа тайлбарлах юм бэ л гэдэг ийм асуудлыг л одоо надаас одоо ч бишэлтэй дандаа л яригддаг байсан асуудал. Миний хувьд бол хэдүүлээ төслөөл одоо бодё, бусдыг нь одоо ингээ хойш нь тавьж байгаа хэдүүлээ. Тэг чинь бүрийн эрхийн хугацаа талдаач ороогүй байна. Энэ хүртэл төслүүдээ ингээд хийчихэн зүйтэй маа л гэдэг ийм агуулгаар ингээд л яваад байдаг байсан. Тэг яг би нүг тал талдаа сургамж байх ёстой гэдэг нь зүгээр дараагийн удаа хамтрах асуудал яригдаж л таарна. Тэгэхээр бид нар одоо байгаа энэ бас алдаануудаа аль аль талдаа л одоо нэг гаргахгүй байх илүү том агуулгаар харах нь зүйтэй л гэдэг өнцгөөс санамсаргүй бодоод хийцэн улс төр өөрөө явж байгаад ямар үр дүнд хүрдэг вэ гэдгийг бас нэг сургамжийг олоосай л гэж би бодож байгаа. Илүү юмыг ингээд зөв өнцгөөс тайлбарлах гэж байгаа тэр нь өөрөө юу вэ гэхээр том өрөг өртсөн одоо улс төрчдийн өгөөж болдог. Манай залуучууд тэр бүрийг бас туршлахгүй. Цаана ямар одоо ийм том өрөлтүүд явж байгаа энэ нь яг ямар үр дагавартай вэ гэдгийг бас нарийн тооцохгүй байх юм асуудлууд болчдөг. Тэгэл яг гэхээр хооронд нь мөргөлдүүлээл энэ тэгсэн тэрэн тэгсэн энэ тэгсэн гэж байгаа л дундаас нь юу болдгоо гэхээр дундаас нь ийм том хэмжээний асуудал үүсдэг. Иймд бол бас байна. Тэгээд за тэр бичлэгтэй холбоотой асуудал. За тэрэн дээр би бас их харамсаж байгаа. Ер нь яг зүгээр нээлттэй ингээд ярьж байгаа одоо зүйл бид нар 10 цаг хуралцсан зөндөөл юм ярьсан. За хамтарсан засгийн газрын давуу талыг би зөндөө ярьсан. За сул тал дээр ийм гомдол тэмцэл янз бүрийн юм үүсэж байгаа юм байна гэдгийг ч ярьсан. Яг тэрний тийм хэсгийг нь аваад тавьсан. Энэ бол одоо нэг тийм зохисгүй үйлдэл ер нь бол арчсан намын хурал дээр би бас ороод бас нэг бичлэг тавигдсан. Тэр бас их тийм дэмийл зүйл ер нь бол. Тэгээ нэг ийм жижиг сажиг хоёрын хооронд одоо улс төрийг бол манай за нэмэлтийн үнүүд үгүй. Ийм төлөвүүдийг бол тэгээд хэдүүлээ юу яадаг болчих хэрэгтэй нэг тийм ойшоодгүй бөгөөд тийм асуудал гарвал их тийм бие биендээ хатуу шаардлага тавьдаг болчих зүйтэй. Тэгвэл яг гэхээр үнэн улс төр үнэн байгаа байдал өөрөө илүү хүчтэй болно. Тэгэхгүй тэгэл нэг юм гаргаал тэрэнд нь бүгд итгэл ингээл явчихвал тийм санаатай л үйлдэлүүд бас байдгаа гэдгийг бас хэдүүлээ дор дорноо харах нь зүйтэй. Ер нь төрийн ажил цаасан дээрээс л дүгнэх төвчтэй. Ярианаас биш. Тийм учраас өнөөдөр би бас ингээд нөгөө ихтгэл хөдлөх асуудлыг ингэж олон талаас нь ярьж байгаа нь бол энэ бүх зүйл протоколдуулна. Энэ бүх зүйл протоколдуулна. 1990 он 91 оныг ойлгохын тулд үндсэн хуулийн тэр нөгөө өөрчлөлт за үндсэн хуультай холбоотой протоколыг уншиж ижил багцаа авна. Тэр үед яригдчихснаас их олон хүмүүс өөрчлөгдсөн байдаг. За шинэ хоёрын Бямцран гишүүн асуулт асууя.